байцгаана сонсогчдоо энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Та бүхэндээ маш хэрэгтэй мэдээлэлээр подкаст бэлтгэхээр хоёр зочноо ол ураад байгаа. Тэгэхээр манай хоёр зочин нь бол Fantasy Women's хоёр админ байна. Тэгэхээр өөрсдийгөө дэлгэрэнгүй танилцуулж өгөөч манай сонсогчдод. За сайн байцгаана уу? Юуны өмнө одоо энэ удаагийн дугаартаа бид хоёрыг урьж оролцуулж байгаа. Наманда маш их баярлалаа. Бас энэ подкастыг сонсож байгаа ээжүүд, эмэгтэйчүүдтэй бас энэ өдрийн мэндийг хүргье гэж бодож байна. За тэгээ намайг болохоор Ануучин гэдэг. Намайг Туул гэдэг. Бид болохоор Монголдо одоо хамгийн анх тагч стандарт шаардлага бүрэн хангасан Fantasy 18 нэмэлт гэдэг юм насан туршилтын дэлгүүрийг бол өдөртөө ажиллуулж явуулдаг. Тэгээд одоо манай компани нь бол хамгийн анх 1997 онд бол анхны салбараа ажиллуулж одоо үүнээс хойш тийм тасралтгүй 22 жил бол үйл ажиллагаа үргэлжлүүлээ авч явж байгаа. За энэ бүх хугацаанд болохоор одоо тархлал хомсдолын өвчин буюу доох дэлхийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлтэй сэргийлэх, за тэгээд хөгжлийн бэрхшээлтэй болон ганц бие хүмүүсийн одоо бие физиологийн одоо хэрэгцээг хангах зорилгоор ийм эрүүл мэндийн чанар стандартад бүрэн нийцсэн олон улсын одоо сертификаттай бараа бүтээгдэхүүнүүдийг бол оруулж ирж импортлж мөн одоо төрөл бүрийн дэлхийн үйл ажиллагааг сайжруулах багаж хэрэгсэл, эмчилгээний болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг борлуулдаг байгаа. За мөн одоо баярын хувьд гэх юм бол Оросын албаны улс одоо мэрэгжлийн сексологч чиглэлээр сураад тэндээсээ сертификат одоо аваад ирсэн. Үүнийхээ дагуу одоо гэр бүлийн одоо нандин харилцааны талаар тулгамцсан асуудлын талаар эмэгтэйчүүдтэй зөвлөгөө мэдээлэл хуваалцдаг байгаа. За тэгээд одоо энэ компанийнхаа үйл ажиллагааны хүрээнд одоо энэ олон жилийн хугацаанд гэр бүлийн дотны харилцаа, за тэгээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлгийн амьдралд тулгардаг асуудлуудыг хамтдаа шийдэж гин. За хамтдаа даван туулж ин гарах шийдлүүдийг нь зөвлөж байнгын зөвлөгөө өгч ирсэн тий. Тэгээд тэгвэл энэ ялангуяа одоо бид нар одоо яг эмэгтэйчүүдийн дунд тулгардаг том асуудал болох тэгээд дуур тавилт бэлгийн амьдралаас хэрхэн таашаалах вэ? Харьцаагаа хэрхэн шинжлэх сонирхолтой байлгах вэ? За яаж анхны гişгэ байх вэ? Гэдэг талаар одоо мэдээллийг тэр болгон аваад ич чаддгүй. Харин үүнээс болоод одоо гэр бүл гадуур харилцаа, за энэ гэр бүл салалт гэдэг байгаа бол зүгээр маш их байна шүү дээ тий. За энэ дээр тулгуурлаад нийгмийн хамгийн жижиг нэгж болох одоо үндсөөр нь болж байгаа гэр бүлийг одоо бүх байлгах уул суурийг нь батлахын тулд энэ хөө Fantasy Women's Club-ыг одоо эмэгтэйчүүдийн хаалтай группыг хөтлөн явуулж байна. За манай групп байна болохоор 2018 оны 2 дугаар сарын 28-нд анх үйл ажиллагаа нээж эхэлсэн. Одоо тасралтгүй үйл ажиллагаа явуулаад жил гарсан болж байна. Тэгэхээр бас яг манай ээжүүд, эмэгтэйчүүд гэж магадгүй. Яагаад энэ сэдвэр хийх болсон бэ гэхээр ер нь хүн бол гэлгээж яриад гэлээ хосуудын хоорондын дотн харилцаа гэдэг маань өөрөө хамгийн том, хамгийн чухал асуудал гэдэг шүү дээ, тий. Хин энэ харилцаанд сэтгэл хангалуун, таашаалтай, эсвэл хилэн далангүй байх хэрэгтэй юм а гэдгийг ойлгуулахын тулд энэ дугаарыг хийж бэлтгэж байгаа. Тэгээд дээрэс нь дэлхийн тулд яах ёстой вэ гэдэг зөвлөгөөг бол хоёроос авах гээд байгаа шүү дээ, тий. Тэгэхээр эмэгтэйчүүд бас ихэнх нь мэдэж магадгүй Fantasy Women's Club гэдэг Facebook-ийн групп. За хэрвээ мэдэхгүй байвал энэ групп руу зочилж ороорой гэж хэлмээрэн. Тэгээд одоо яг энэ группийг ажиллуулж эхэлснээс хойш одоо энэ өнгөрсөн хугацаанд ажиллаад хахад асуудлын дотн харилцаанд яг тулгардаг гол асуудал нь юу байсан? Тэдгээрийн одоо шийдлүүд нь юу байдаг талаар хэлээд бидэнтэй хуваалцаж байна. За хэлэх байх уу? За ерөнхийдөө болвол ер нь ажиллуулж эхэлснээс хойш группэд маань бол маш олон одоо нэргүй пост хандлтууд маш хэрдэг зөвлөгөө өгсөн. За өдөр тутамд бол одоо ийм асуудал байна, тийм асуудал байна, яаж шийдэх вэ, ямар гарц гаргалгаа байна ч гэдэг юм уу маш олон асуудлууд ирдэг. За энэ бүгдийг ингээ нэгтгээд ингээд хараад үзэх юм бол хамгийн их одоо анхаарал татдаг нийтлэг асуудлуудын нэг бол ерөөсөө л одоо хэрхэн одоо хайртай хүнтэйгээ нөхөртөөгөө нээлттэй харилцаж чаддаг болох вэ гэж хөвчлэн асуудаг. Яаж одоо анхны гişгээ тийм анх одоо уулзаж учирч үрхэж эхэлсэн шигээ тийм гал халуун байдлаа одоо хүртэл авч одоо эргүүлээ авчрах вэ гэдэг юм уу тийм. За одоо хадгалж явах вэ гэдгээ одоо асуудаг. За хоёрдугаар болохоор ер нь бол дур тавилт гэж яг одоо юу юм бэ те эмэгтэй хүн дур тавьж одоо
яаж дур тавьдгийг, дур тавилт таашаал гэдгийг яаж авах хэрэгтэй байдгийг. За тэр байтугай бүр дур тавилт гэдэг зүйлийг огт одоо 10 20 жил амьдэрсэн хэрнээ мэдрээгүй. Тэгсээр нэ одоо ингээд бэлгийн харьцаанд ордог, хүүхэдтэй болчихсон ингээд амьдарч идэг ийм эмэгтэйчүүд хүртэл байдаг байхгүй. За тэгээд одоо мөн дараачийн нэг тулгамдж байгаа асуудал гэхлээр ерөөсөө бэлгийн боловсрал гэж бид нар ярьдаг штэ тий. Одоо дотн харилцаанд ороход юу анхаарах хэрэгтэй байдгийг, юу хэрэглэх ёстой байдгийг. За тэгэл эрүүл ахуйн бөгөөд одоо халдвар хамгаалал яаж хамгаалах ёстой юм. За тэгэл даалдгой сайхны арчилгаа бид өдөр тутамдаа бол гадуурх те хувцас нүүр гэх мэтчлийн ил харагддаг хэсгүүдтэй анхаарал тавиад байдаг боловч яг нөгөө нэг харагддгүй хэсгийнхаа арчилгаа тордлогоо тэр бүх зүйлийн тал дээр нэлээд хаалттай учраас мэдээлэл авч чаддаггүй. Тэгэхээр энэ бүх асуудлууд дээр бид нар болохоор төвлөрсөн зөвлөгөө мэдээллийг болвол цаг алдалгүй хүргэж бас хоорондоо одоо гишүүд маань бид нар хоорондоо мэддэг чаддаг зүйлсээ хуваалцаж шийдлүүдийг олж авдаг байгаа. Тийм тэгээд саяны юм дээр бол ерөнхийдөө миний ярьсан энэ гурван асуудал бол байнга орж ирдэг гэсэн үг. Харилцаагаа за хин хиндээ таашаалтай те илүү гоё болгохын тулд яах ёстой гэдэг юм бол энгийн одоо алхмуудаас нэхлээд манай ээжүүдэд зөвлөгөө өгөөч. За нэг төрөнд гэх юм бол одоо манай эмэгтэйчүүд маань санаачлагыг гартаа аваад ер нь нөхөртөөгөө маш их ярилцаад юм нээлттэй байж сурах хэрэгтэй. За одоо эмэгтэйчүүд маань бол ингэдэг л дээ. Би яагаад одоо эмэгтэй хүн байж ич заавал би төрүүлж хэлэх хэвтэй. Би яагаад тэр бэлгийн амьдралынхаа тал дээр би санаачлаг гаргах хэвтэй. Чи эрэгтэй хүн юм байгаа зү тэ. Би дур тавьж чадахгүй байхад эрэгтэй хүн л дур одоо тавьчаад ингээд болох хэвээр зүйл шиг яагаад ингээд хандаад байгаа юм бол гэсэн одоо тийм хандлагаар эмэгтэйчүүд маань бол маш их ханддаг. За тэгвэл одоо эсвэл одоо зарим эмэгтэйчүүд манай нөхөр аягүй их ажилтай байдгаа ядраад орой гэртээ ирдэг. За ийм байгаа үед нь би бас ингээд зовоогоод ингээд шаналгаад байж одоо яах вэ? Одоо тийм шалтгаануудыг маш их хэлдэг. За тэгвэл одоо бас эсвэл санаачлагтай эмэгтэйчүүд маань намайг одоо ингээ гаж донтойгээ ботчих үвдээ тий илдэв хачин юм хүсдэг ямарсан сони ингээл нөхөр нь ингээл гарах ч юм уу өмнө нь тэгж үзчихсэн ч юм уу гэдэг тийм асуултуудыг аяг тавьдаг гэдэг л да. Тэгэхээр энэ талаар гоё ярилцаад дээрэс нь бол эмэгтэй хүн бол яг нэг өдөр зориглоод өөрийнхөө одоо хүссэн дүрийг гаргаад тий өөртөө одоо нөхөртөө бэлэг барих хүссэн бүх зүйлээ бол нээх хэрэгтэй. За дараагийн асуудал маань бол нөхрийнхөө юу хүсдэг талаар одоо мэдээж ярилцах хэрэгтэй. За тэг магадгүй одоо жишээлбэл нөхөр чинь романтик ч юм уу эсвэл хэрцгий харилцаа хүсдэгч байхыг одоо үүсэхгүй. Тэгэхээр одоо эрэгтэй хүн одоо хичнээн хүсэж байсан ч одоо нөхрийгөө одоо дургуутч одоо байна гэдэг ингээд ам нээж чаддаггүй. За эсрэгээр гэх юм бол нөхөртэй нь одоо маш их санаачлагтай байх юм бол эхнэр нь бол бас ингээд санаа зовх ч юм уу эсвэл зүгээр дургуутсах юм шинж тэмдгүүд илэрснээрээ энэ хоёрын хооронд ингээд ярилцах одоо боломж нь ингээд хаагдаад байдаг гэсэн. За тэгээд одоо эрэгтэй эмэгтэй хүнд одоо юм аль алинд нэм секс фантаз байдаг л да. Одоо тийм болохоор ерөнхийдөө нөгөө нэг ярилцаж чадахгүй байгаа зүйлээ яах вэ гэхлээрэ биенээсээ санаа зовхгүйгээр одоо нэг арга байдаг. Тэр нь одоо ямар арга вэ гэхлээр цаас гаргаад хэрвээ үнэхээр нээлттэй ярилцаж чадахгүй бол цаас гаргаад тэр цаасан дээрээ одоо өөрийнхөө сексийн үеэр бэлгийн харьцаанд орох үеэр хүсдэг зүйлээ болон хүсдэггүй зүйлээ чагсааж бичих хэрэгтэй байгаа. Тэгэхээр ингээ хосууд маань хоорондоо өөдөөдөөсөө харц сууж агаад цаас гаргаад за хараа одоо хоёлаа нэг ийм сонин даалгавар хийж гэдэг юм уу те. Өнгөтлээ одоо миний хүсдэг зүйл болон өөрийнхөө хүсдэггүй зүйлийг чагсаагаад бичээ эргүүлээд хоёлаа цаасаа солилцоод уншийгээд. Тэгээ тэрэн дээр ингээ өөрийнхөө яг одоо хүсээд идэх хиймээр идэх зүйлээ болон дургүй зүйлээ бичээд нөхөрчин ч бас адилхан бичээд ингээ эргүүлээд цаасаа солилцоод ингээ унших юм бол бас нөгөө нэг цаашдаа ингээ нээлттэй одоо ярилцах тэр анхны одоо алхам болж өгнө гэсэн үг. Эсвэл бол одоо яг бэлгийн харьцаанд ороод дуусныхаа дараа ч юм уу одоо нөгөө нэг ингээд нэг ярилцах тохиромж бүрдсэн үе байдаг шүү дээ тий. Яг тийм үе дээр нь хоорондоо гоё хоёулахнаа байж байхдаа нээлттэй ярилцах ч юм уу. Одоо ер нь эмэгтэй хүн л өөрөө эхлээд нэгдүгээр санаачлагыг гартаа авч чадах юм бол нээлттэй байдлыг одоо үүсгэж чадна гэсэн үг.
За одоо мөн дараа нь болохоор шин содон тийм зүйлсүүдийг туршиж одоо санаа зовлгоор туршиж үзэх хэрэгтэй. Энэ бол ерөөсөө өмнө нь туршиж байгаагүй хийх идэхтэй хүсдэг одоо зүйлсээ бол хийж туршиж үзэж би эндээ сюрприз байх нь бол татна харьцааг бас илүү хоорондын харилцааг татна болгох маш том хөшүүрэг болж өгдөг байгаа. Хоорноо ингээд илэн дэлэнгүй байх хэрэгтэй гэдэг хүн болгон мэддэг шүү дээ, тий. Тэгсэн юм яг нэг ингэ хэрэгжүүлж чадахгүй гэрвшээд чидэм ичээд ингээд яваал байдаг. Тэгвэл яг одоо илэн далан хосуудын харилцаанд ямар талуудыг авчирдаг вэ? За ерөнхийдөө илэн далангүй байснараа ерөөсөө л нөгөө нэг биеийн итгэл маань илүү нэмэгдэж эхэлж байдаг, тийм. Хоорондоо илүү одоо өдөр тутамдаа шинэ мэдрэмж биендээ өгч чаддаг гэсэн үг. Яг л нэгэн хэмнэлтэд ингээл биенээсээ ичиж санаа зовоол ингээл дотгошоогоо байгаа тусмаа ерөнхийдөө харилцаа хөндөрөөл тэр бүх одоо боддог сандаг зүйлсээ найз нөхдөд ч юм уу өөр илүү нэгэнд ярих. Энэ нь бол ингээ харилцааг уламжлал хөндөй хоосон болох хоорондоо үүсгэж идэг гэсэн. Тэгэхээр илүү нээлттэй байж чаддаг хосуудын хувьд бол илүү хоорондын харилцаа нь илүү дотносог одоо илүү хоорондоо нээлттэй. Тэгээд дээрэс нь одоо энэ гэр бүл салалт, гэр бүлийн гадуур харилцаа ч гэдэг юм уу те. Энэ бүх сөрөг үр дагавруудаас болвол сэргийлж чадах хамгийн том үндэс суурь нь болж өгдөг. Ер нь бол тэгээл нээлттэй хосуудыг хараад байхад, судалгааг хараад байхад ерөөсөө л одоо гэр бүлийг илүү бат бөх амьдарч байгаа тэр хүмүүс маань илүү нээлттэй хосууд байдаг харагддаг шүү дээ. Тийм. Нөгөө нэг юунд бас хэлсэнчлэн одоо юу туршиж үзэх вэ? Ингийн алхмууд гэдгийгсэн шүү дээ. Тэрэн дээр бас нэг зарим хэдийн нэг мартчихлаа. Энэ болохоор бас биенийхээ хүсэл сонирхлыг олж мэдэх хэрэгтэй гэж тул админаа сайн хэлсэн. За энэ дээр болохоор хүн болгонд өөрсдийн гэсэн тийм секс мөрөөдөл фантаз байдаг. За жишээ нь одоо нөхөрт чинь хилтгүү мөртлөө тэр бодогддог нэг тэгээд үзчих юмсан ч гэдэг юм уу. Эмэгтэй танд өөрт чинь ч гэсэн нэг нөхрөө нэг илүү одоо хэрвээ нөхөрчих даруухан байдаг бол нөхөр маань илүү галзуу байгаасэй ч гэдэг юм уу тийм. Нөхөр тань эсвэл нэг эмэгтэйгээ ямар нэгэн дүрд гоё хувраасэй ч гэдэг юм уу нэг тийм бодлууд байдаг. Тэгэх юм бол тэрийг нь бид нар гаргаж ирээд одоо сартаа нэг удаа ч гэдэг юм уу 7 хоногт нэг удаа ч гэдэг юм уу биендээ гоё сюрприз бариад тэр хүсэж байгаа дүрийг нь бүрдүүлээд өгөх юм бол харьцаа маш гоё шинэлэг урамсгал орж өгдөг гэсэн үг. Туршилтууд хийгээл тэнгүүт эмэгтэйчүүд чинь гэж амстай манай нөхөр намайг одоо нэг гайстантай ч гэдэг юм уу тэгээ бодчих үү эсвэл одоо би ганцхан ингээд ах хэрэгтэй юм уу ч гэдэг юм уу тийм бодолтой. Эрэгтэй нэг тиймэрхүү илүү юу яхаад санаачлаа гараад ирэнгүүт манай нөхөр тийм гаж хүсэлтэй багтаа ч гэдэг юм уу эсвэл одоо өөр эмэгтэйчүүдийг хараад ингэж боддог болгож гэдэг юм. Тиймэрхүү таагүй мэдрэмжүүд нь датангуу байж чадахгүй байгаагийн нэг илэрхийлэл юм. Тийм үү штэ. Яг ерөөсөө л нээлттэй байж чадахгүйгээс болоод иймэрхүү буруу сөрөг үр одоо хандлагуудыг дотроо бодож идэг. Энэ одоо энэ харьцаан дээр ерөнхийдөө сексийн харьцаан дээр нээлттэй байж чаддаг хүмүүс бол энийг ерөөсөө нэг тийм одоо ингээл манай группэд хүмүүс юм бичээл ингээд нээлттэй хүмүүс маань болоо бит хоёрын харилцаа юм байдаг. Бид шинийн гой юм туршдаг тий. Бид хоёр ингээ 10 хэдэн жил ингээ хамтдаа амьдрахтаа нэг удаа ч ингээ хоорондоо муудалцаж юм болж ийсэнгүү ч гэдэг юм уу. Яг тэр нэг өөрсдийнхөө туршлагаас бичдэг байхгүй. Гэтэл одоо яг бэлгийн харилцаа гэдэг зүйлийг бол зөвхөн одоо гэр бүл дотроо л нэг орон дотроо л хийдэг зүйл тий. Хүүхэд гарах үйлдэхийн төлөө л хийдэг зүйл ч гэдэг юм уу. Ийм яхаар тэпүү па заваан гэж ингэж ханддаг хүмүүс болохоор яг ингээд харахаар хувийн амьдралд маш олон асуудлыг бий болгосон байдаг байна. За миний хувьд болохоор бас бодож байгаа одоо эр нөхрүүд нь бол маш олон тийм одоо секс фантаз нь бол илүү их байдаг эмэгтэй эхнэрээсээ илүү. Тэгэхээр эхнэр хүн маань болохоор яг намаанагийн маань асуусанчлан одоо чи өөр юм эмэгтэй хүнийг тэгж хардаг болов те энэ эмэгтэйтэй унтахыг хүсдэг болов. За энэ одоо багш миний харныг багш шиг ингээд болоод өгөөч гэл тэнгүүд багштай унтахыг хүсдэг ч юм болооч гэдэг юм уу те. Иймэрхүү бодлууд төрдөг. Гэхдээ л одоо эрэгтэй хүн одоо эхнэрийгээ тэр олон дүрт хувиргаж олон өөр эмэгтэй одоо ингээд эмэгтэй мэдрэмж таашаал авч байгаа юм шиг хэрнэ. Тэрийг зөвхөн эхнэрийг нь
эхнэртэйгээ хийх боломжийг л эхнэр хүн өөрөө бүрдүүлж өгөх нь одоо хамгийн чухал ахгүй юу. Түүнээс иш өөр эмэгтэйг тэгж хардагтай биш. Зөвхөн өөрийнхөө одоо хайрлаж нандинж байгаа тэр гоё харилцаагаа шинэлэг бөгөөд одоо бас ингээд өдөр бүр одоо өөр байлгахыг хүсэж байх юм бол тэр дүр туурах гэдэг зүйлээс огт санаа зовхгүйгээр за мөн эмэгтэйчүүд маань нөхрийгөө гэлтгүй өөрөө эхлээд бас зориглоод үзээрэй л гэдэг одоо саналыг тавьмаар байна тийм. Тэгээд бас энэ нэг дэлгүүрт ингээл байж байгаа хугацаанд бол бид маш олон хүмүүсийн л одоо асуудлуудыг харж байгаа шүү дээ. Тэгээ ерөнхийдөө ингээ өөрчлөлж байгаа эмэгтэйчүүд маань орж ирээд яадаг вэ гэхлээр зарим ихэнх эрэгтэйчүүд маань тэгж хэлдэг байхгүй. Би одоо ингээ эхнэртэйгээ нэг ийм гоё баймаар байдаг. Тэгэхээр одоо манай эхнэр намайг ойлгох болов энэ одоо юу агаад ирсэн энэ одоо яах гээд байгаа юм ч гэдэм үү. Ингээ буруу ойлгох болов ч гэдэм үү. Тийм талаасаа ханддаг хүмүүс байна. Орж ирж байгаа ихэнх эрэгтэйчүүд маань илүү өөрийгөө гоё байлгахаас илүү эмэгтэйгээ эхнэр хүнийгээ яаж гоё байлгах вэ? Тэр бэлгийн харьцаанаас яаж таашаал өгч чадах вэ? Дур яаж хануулж чадах вэ гэдэг талаасаа одоо асуусан тийм зөвлөмжүүд бүтээгдэхүүнүүдийг маш их асууж орж ирдэг. За бас зарим эрэгтэй нэг юм зэглэмээр зүйл бол нэг хүн орж ирээд би одоо их нэртэйгээ маш олон гой сонин зүйлийг туршихыг хүсдэг. Гэвч манай ихнэр дургуутдаг. Ийм учраас би одоо өөрөө ирэхгүй өөр хүнтэй ийм хөө зүйл туршиж гинэ ч гэдэм үү тий. Энэ нь болохоор би өөрөө нөгөө эмэгтэй хүн болохоор бас айгүй эмзэглэмээр санагдчихсан байхгүй юу тий. Тийм болохоор л ерөөсөө энэ зүйл дээр нээлттэй ярилцаж тэр зүйлээс муухай заваа одоо муухай байлэр сэдв гэсэн энэ одоо хаалттай бодлыг бид нар нээж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Дараагийн одоо нөгөө нээлттэй байх одоо бас боломжоос хуваалцах юм бол хайрттайгаа одоо байнга болцож явах хэрэгтэй. За одоо нөхөртөөгөө суугаад за хүүхэдтэй боллоо тий 4-5 жил өнгөрлөө. За нөгөө анхны шигэ болзоонд явдаг дахин одоо догдолж гоёж гардаг цаг үеуд аль хэзээ өнгөрсөн байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд бид гэр бүлийнхаа ажил тий өөрийн хувийн ажил хүүхэд чухтаас болоод ингээд өөрийгөө умартдаг. За тэгвэл ядаж одоо эр нөхөртөө цаг гаргаад за 7 хоногт за байгээ нэг сардаа ганц удаа ч юм уу тий нөхөртөөгөө заавал болзоонд явна. За ингэхдээ бол яг анхны шигээ одоо гоёдог ч юм уу тий төлөвлөгөө гаргаад за тухайн өдрөө бүр ингээд буудлын өрөө захиалаад зөвхөн хоёулахнаа ингээд байх боломжийг бүрдүүлээд за эсвэл хүүхдүүдээ хавьжид нь харуулдаг ч юм уу тийм эмээ өвөд нь харуулад ингээд яг зөвхөн өөрсдөд нь ингээд байж болох хамгийн одоо тийм ямар гэх юм бэ тухлаг орчинг бүрдүүлээ. Тэгээд энэ орчиндөө бол хайрттайгаа ярилцах, шинийг туршиж үзэх, ийм зүйлийг одоо ядаж сардаа нэг удаа гаргаснараа бол илүү харилцаа чинь бол халуун тутан нээлттэй болно. За тэгээд тэр тухайн үедээ ч гэсэндээ бас одоо ихнэр хүн байна өөрийгөө яг охин шиг мэдрээд тий залуу халуухан анх танилж исэн үе шиг одоо мэдрээд өндөрсгийтэй готлаа өмсөөд уруулаа ланаар будаад тий гоё таашин заа өмсөөд ингээ гарахад бол эмэгтэй хүний сэтгэл хүртэл маш их сэрэгдэг. Тэрийг нь хараад одоо эр нөхөд дахин одоо тэр эмэгтэй хүнийг хайрлах сэтгэл нь ч гэсэндээ одоо ингээд улам илүү ундарч идэг гэсэн. Эмэгтэйчүүд маань бас ер нь тэгдэг штеп. Чи намайг ерөөсө болзоонд өрхөө байчлаа. Чи надтай гадуур яваа болчлаа гэж тэгээд идэг те. Гэтэ бас яг өөрөө яг энийг санаачлах хэрэгтэй мэн. Ингээд эмэгтэйчүүдээсээ ингээд хүлээл хүсгэх хэрэггүй мэн гэж ер нь хэлээд байна те. Тийм ер нь бол санаачлагыг гартаа аваад ер нь бол өөрөө өөрийгөө хайрлаад өөрөө өөрийгөө үнэлүүлсэн эмэгтэй хүн л одоо бусдаар хайрлуулах тэр сайхан юу тавигддаг гэсэн үг. Тэгэхээр хүнд ихлээр сайхан өгөөд сур. Тэгэхээр эргүүлээд бол өгч чаддаг. Одоо ингээд манай нөхөр бол ерөөсөө мэдрэмжгүй хөлдөө юм шиг намайг л яахгүй бол ерөөсөө ингэдэггүй гэсэн эмэгтэйчүүд одоо ийм хүнийг яах вэ гэд тэгээ би болохоор ингээд харан дургу өрөөд би одоо бүр хайцдаг ч юм чи тийм үү те иймэрхүү хэлдэг. Гэхдээ хамаагүй чи нөхөртөө өгөөл бай. Нэг л өдөр эргүүлээд одоо хүн бол юм бодож л байгаа эргүүлээж чам бэлэг барьдаг болно. Чи тэр хүртэл нүг гэж хэлдэг байхгүй. Тэгээд яг тэр хүмүүсийн юунаас эргүүлээд ханддаг юу гэж ханддаг гэхлээр ерөөсөө нөгөө яадгүй хүн чинь одоо надад бүр цэцэг бариад ороод идлээ шүү ч гэдэм үү те. Тийм нөгөө хөөрхөн жижиг санаачлаг хүртэл гаргаж ирдэг. Тэр үед нь эрэгтэй хүнийг айгүй гоё магтаж өгсдөө. Тэгэхгүй нөгөөний цэцэг барьдаг хүн яагаад бариад ороод ирсэн ч гэдэм үү те. Ингээл айгүй урмын мохоогоод ч юм уу ийм байдлаар хандах юм бол эрэгтэй хүн дахиж эхнэрээ баярлуулах тийм сэтэл төрдөггүй. Тэгэхээр
баярлуулж байгаа тохиолдолд нь чин сэтгэлээсээ магтаж урам өгч байж чадах юм бол ихтэй хүн урамшиж чаддаг. За би намаанаас нэг зүйл асуучих. Намаанаа маань өөрөө нөхрийгөө нэг удаа болзоонд ураад өөрөө яг тэр болзоогоо зохион байгуулад ч юм уу нэг өдөр санаачлагыг гартаа аваад ингээд зүгээр л миний хайр хүрээдэр харин бүх зүйлийг бэлтгэсэн байгаа гэдэг юм зүйлийг хийж үзэж байсан уу гэж асуух гээд. Би яг тэгж яг болзоо одоо бүх ингээ юмудаа зохиолж үзээгүй. Гэтэ манай нөхөр битээр өөрсдөө айгу нээлттэй. Тэгээд ингээ болцлогоо унцаараа шууд өөртөө хэлгээл хоёлаа ингэцээ тэгцээ гэж заагаал тэгээд юм ба хамт ингээ явцдаг байхгүй юу. Тэгэхээр энэ надад авах юм бол ариш дээ одоо нэг маань нээлттэй байж чадчихжээ гэсэн юм тийм. Бас нэг одоо гоё шинэлэг халуун дотн байлгах юм бол ерөөсөө нэг гинтийн юм гэж байдаг тийм. Гинтийн бие бинийгаа баярлуулах. За тэр нэг тийм амар одоо том зүйл байх та биш. За одоо жишээлбэл намаа өнөөдөр төхрөөгөө эрэхтэй гоё гэртээ бүүдгэр орчин бүрдүүлсэн тий гоёлаа асаацсан ширээн дээрээ вайн тавьсан байлаа гэж бодъё. За тэгэхээр заавал гадуур болзоод авах шаардлага байхгүй. Орой нөхөртэй гоё хоол бэлтцсэн. Хоолыг одоо идээд сууж авах хоорондоо гоё ажлынхан талаар ярилцдаг ч юм уу тий нөхрөө магтах ч юм уу. За вайна хувааж уучаад за хоёлаа сайхан амраач гэдэг юм уу. Яг нэг тиймэрхүү гоё орчнуудыг бас бүрдүүлж өгснөөрөө тэр нь бол одоо эмэгтэйчүүдийн зүгээс гаргаж чадах бас хамгийн гоё том болзоо бас байж чадах болно гэж зөвлөмөр байна. Тэгэл ер нь асууд ингээл бэлгийн харьцаан талаас ярих юм бол нэг л одоо өрөөндөө нэг л орон дээр ч гэдэм үү тий нэг хөвшмөл маягтай ингэж хийдэг. Энэ тэр орчныг хүртэл солиод гэр дотроо ч гэсэн өөр одоо юунд боломжийг бүрдүүлж гинтийн тийм маягтай одоо бэлгийн харьцаанд орох нь хүртэл тийм цаанаасаа бүр нөгөө адреналин гэдэг гормоныг маш ихээр ялгаруулж идэг. Хамтдаа болзаад гадуур явж байхдаа ч гэсэн гинтийн тийм секс бас уриалах юм бол энэ бол эрэгтэй хүн бүр амар том сюрприз болж чаддаг гэсэн. Тэгэхээр ер нь бол нэг иймэрхүү зүйлийг ганц бие хүмүүс ч юм уу эсвэл нэг нууц амаргийн хүрээнд л одоо ийм зүйл хийх боломжтой гэж боддог тийм ойлголт байж болохгүй. Эхнэр хүн ч гэсэн яагаад тийм гал халуун тий галзуу гинтийн байж яагаад байж болохгүй гэж тэгэх юм бол эрэгтэй хүн одоо тийм цаашаа өөр зүйл сонирхох тийм зүйлийг төрүүлэхгүйгээр эхнэрээсээ маш олон талын гоё зүйлийг олж харж чаддаг болно л гэсэн үг байна. За одоо илүү яг эмэгтэйчүүдэд хандаад асуулт асууя л да. Эмэгтэйчүүдийн 1-4% нь л одоо дур тавьж таашаал авч чаддаг гэж би уншиж байсан байхгүй юу? Үнэн үү хэрэг үнэн бол яагаад дур тавьж чаддгүй юм бол шалтгаанууд нь юу? За юу байгаа? Ерөнхийдөө бол судалгаан дээрээс харахад болохоор 100% одоо нэг 20-25% эмэгтэйчүүд маань л дур тавьж чаддаг байгаа гэсэн үг. Сексэс бүрэн таашаал авч чадна. Үлдсэн 70-75% нь бол ерөөсөө дур тавьж үзээгүй, мэдрээгүй ийм эмэгтэйчүүд байдаг. За тэгэхээр энэ одоо яг ямар шалтгаантай байна вэ гэхлээр юу байгаа? Нэгдүгээр болохоор ерөөсөө л өтрээний булчингийн сулралтай холбоотой байгаа. Өтрээний булчин сул хөгцөнтэй холбоотой гэсэн үг. Бид өдөр тутамдаа одоо бэлгийн харьцаанд орсноор л өтрээний булчин ажиллаж ийн гэсэн үг. Бусдаар одоо ерөөсөө өтрээний булчингаа хөгжүүлээгүй. Тэгээд энэ болохоор төрөлттэй холбоотой одоо сулрал явагдана. Дэлхийн таталцлын нөлөөтэй сулрал булчин суларч байна гэдэг. Энэс болоод одоо нөгөө мэдрэмж багасчдаг гэсэн үг. За хоёрдугаар болохоор ерөөсөө нөгөө өөрийнхөө сэрэл мэдрэхүүн цэгийг ерөөсөө таньж мэдээгүй байдаг байгаа. Тэгэхээр хаана нь яг хүрэхлээр одоо эмэгтэйчүүд маань тэр байтугай нөгөө нэг бэлэг эрхтнийхээ бүтцийг хүртэл сайн мэддэггүй байгаа. Яг эрэгтэй хүнийх болохоор ил харагддаг учраас хаана нь юу оршоод байгаа мэдээд байдаг бол эмэгтэй хүн яг тэр дотор талд нь юу байгаад байдгийг хилүү хэсэг нь хаана байдгийг тийм шээсний сүв хаана байдгийг юм уу өөрийнх нь илүү таашаал авж байгаа тэр цэгүүдээ мэдээгүйгээс болоод өөрийгөө оролдож таньж мэдээгүйгээс болоод бас дур тавих боломжгүй байдаг. За 3 дугаарт болохоор одоо сэтгэл зүй байгаа. Сэтгэл зүй айдас гэдэг зүйл одоо маш их чухал. Тэгэхээр ер нь бол дур тавилт маань анх дагч юм хоёр дахь хүчин зүйлүүдээс болоод дур тавьж чаддгүй эмэгтэйчүүд байдаг. За анх дагч гэдэг нь юу гэлээд байна гэхээр ерөөсөө л анх бэлгийн харьцаанд орсноос хойш одоо хүртэл дур тавьж
үзээгүй эмэгтэйчүүдийг хэлнэ. Хоёр дахь чидэг маань өмнө нь тавьж чаддаг байгаад за ямар нэг даавар гормоны одоо тэнцвэртэй байдал алдагдсанаас болоод ч юм уу эсвэл болвол одоо төрөлттэй холбоотой байдлаас болоод ч юм уу ямар нэг хүчин зүйлсээс болоод мэдрэмж нь буураад дур тавьж чадахгүй болчихсон юм эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр одоо анхандаа гэдэг нь яагаад тийм байна гэхлээр анхдагч хүчин зүйлүүд бол одоо эхлээд бэлгийн харьцаанд орохдоо маш их өвдөлтийг авчихсан тийм. Тэрнээсээ ямар нэгэн айдас хуримтлагдсан бүр дур тавилт хэдий зүйл ингээд юу байдгийг төсөөлөхөд одоо төсөөлж чаддгүй тийм эмэгтэйчүүд байдаг. Мөн одоо энэ сэтгэл зүйдээр ярих юм бол эмэгтэйчүүд маш олон зүйлийг дотроо ингээд олон зүйлд анхаарлаа хандуулдгаас болоо яг бэлгийн харьцаанд орох үедээ бас секс дээр төвлөрч чаддгүйгээсээ болоод дур тавьж чаддгүй байгаа. За мөн дараачийн зүйл бол эрэгтэй эмэгтэй хүний ялгаатай байдал байдаг байгаа. За ялгаатай байдал гэдэг дээр болохоор ерөнхийдөө эрэгтэй хүн бол маш хурдан давж чаддаг хугацааны хувьд ярил л да. Ер нь бол эрэгтэй хүн 5-аас 10 минут тэр байтугай 20-оос 3 минутанд дур одоо ханах боломжтой байдаг. Гэтэл эмэгтэй хүний дур тавилтын хугацаа гэдэг бол 20-оос 25 минутын дараа одоо дур тавилтыг мэдрэх бүрэн боломжтой болдог гэсэн. Тэгэхээр ингээд яг бэлгийн харьцаанд оронхоор эрэгтэй хүн ингээл бид нар ингээл өдөөгдөөл яа ингээл болох гээд ирэнгүүт эрэгтэй хүн тавьчдаг, эмэгтэй хүн тавьж чадахгүй үлдчихдэг тийм. Инээсээ болоод ерөөсөө дур хандж чаддгүй. Тэгэхээр бид нар энэний тулд яах ёстой вэ гэхээр нөө оршил хийдэг зүйл юм байсан. Харьцаанд орохоос өмнө биеэ бэлтэж оршил хийсийг өдөөгдөж биеэ бүр бэлдснийхаа дараа харьцаанд орох юм бол дур тавих боломжтой болдог гэсэн. За мөн дараачийн нэг том шалтгаан бол хуур ашилт байгаа. Одоо чийг сайн ялгарахгүй хуур ашилт явагдаж гиснээрээ бэлгийн харьцаанаас таашаал авахгүй өвдөлт хорсолт мэдрэл тийм их мэтчлийн зүйлээс болоод одоо дур тавих боломжгүй байдаг. За тэгэхээр одоо дур тавьж чаддгүй эмэгтэйчүүдийн талаар хэдүүл ярилцж байгаа болохоор за дур тавьж чаддгүй эмэгтэйчүүдэд бол маш их олон сөрөг нөлөөлөл бие физиологийн хувьд бол учирч идэг л да. За дээрэс нь гэх юм бол одоо өөртөө итгэлгүй байдал нь одоо нэмэгдэж байна. За хөгшрөлт хурдан явагдана, цэвэршилт нь одоо бас эртээ явагдана тий. Тэгээ тэгвэл одоо дур тавьж чаддаг эмэгтэйчүүд одоо юугаараа даваа талтай юм бэ гэхээр дур тавилт гэдэг бол өөрөө зүгээр рефлекс аахгүй юу? Хүн одоо өдөр тутамдаа ингээ хийдэг зүйлээ бодохгүйгээр хийж ийна гэдэг чинь энэ бол зуршил. Тэгэхээр дур тавь одоо бэлгийн харьцаанд орж байгаа үедээ дур тавилтыг рефлекс болгосноор ерөөсөө юм бодохгүйгээр яг эрэгтэй хүн шиг адилхан бэлгийн харьцаанд орох болгондоо дур тавих мэдрэмжийг авч болдог. Үнийг л рефлекс гэж хэлээд байгаа. За одоо дур тавилтыг эмэгтэй хүн мэдэрснээр бол одоо яг аз жаргалын гормон болох эндорфин гэдэг гормон байдаг тийм тэрийг мэдэх бах. Эндорфин бол маш ихээр ялгарснаар л ерөөсөө эмэгтэй хүнийг залуулаг, цоглог, өөдрөг юм байлгах одоо тэр орчин нөхцөлийг нь л бүрдүүлж гин гэсэн. Тэгэхээр эмэгтэй хүн бол өөрөө дур тавилтгүйгээр энэ хорвоод одоо амьдрын гэдэг бол байж болшгүй зүйл юм аа. Өөрөө сая яг хэлсэн нөө рефлекс болгох гэж ярьж байгаа тийм. Яаж одоо эрэгтэй хүн шиг харилцаанд орох бүртээ дур тавьдаг болох вэ? За энэ дээр бол маш олон одоо алхмууд байна. За би нэг цохос дурдаад та хэдтэй бас ойлгомжтой байхаар тайлбарлах гэж бэлдсэн байна. За эхний үед бол мэдээж бие барилгүй, чөлөөтэй, нээлттэй байж сурах. За энэ маань юу гэсэн үг гэхээр эмэгтэйчүүд маань одоо яг харьцаанд орж байгаа үедээ за миний энэ хариу ингээ харагдаж байгаа болоо тий. Миний гид зунжсан байгаа болоо. За эсвэл одоо яг байрлалын хувьд гэх юм бол эмэгтэйн дээрээ байгаа үед бол намайг ингээд харж байгаа болоо тий. Би ямар харагдаж байгаа бол миний би нүрээ бодаагүй ямар харагдаж байгаа болч гэдэг юм уу. Ийм зүйлд ингээд санаа зовсноороо нөгөө дур тавих одоо тавилтын минутыг нь л удаашруулад байна гэсэн. За түрүүн хоёрын ярьсан одоо яг нөгөө дур тавилт эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаан дээр бол нөгөө эмэгтэй хүн болохоор яг ширмэн плетик гэж ярьдаг. Эрэгтэй хүн болохоор яг газан плетик. Ягаад тэгэхээр ерөөсөө шууд аслаа халцдаг те газан плетик нь эрэгтэй хүн тэгээ дур тавьчлаа. За эмэгтэй хүн байна болохоор орчлон маш удаан явж агаад тэгээд дур тавилт мэдрэх юм бол арай жоохон хугацааны удаан гэж ярьсан те.
Тэгэхээр энэ зүйл дээр болол нээлттэй байж өөрийгөө нөгөө нэг ялан дийлж зөвхөн л эр нөхөр чинь одоо тухайн харьцаанд орж байгаа үед бол хизээч өөрөө чинь биеийг те харвинг чинь нүүр будсан байна уу будаагүй байна уу гэдэг зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг. Тэгэхээр илүү нээлттэй байгаарай гэж зөвлөж байна. За дараагийн одоо харуулах зүйл маань болохоор эмэгтэйчүүд маань бол төрөлхийн заягдмал олон зүйлд анхаарал хандуулах юм чадвартай байдаг. Тэгэхээр одоо хүүхд маргааш одоо өглөө хүүхдийнхээ хувцсыг угааж тавих хэрэгтэй шүү. Өнөөрээ галтгоонд тэрийг тгээгүй юм байна ч гэдэг юм уу те хүүхдийнхээ юмыг бэлдэж тавих хэрэгтэй юм байна. Нөхрийнхөө тэр хувцсыг угаагүй юм байна. Оймсаа яанаач гэдэг юм уу те. Тэгэл янз бүрийн юмнууд толгоонд нь орж ирээд идэг. Тэгэхээр энэ бодол нь энэ нь болохоор анхаарлыг сарниулаад нөгөө л дур тавих минутыг нь бүр холдуулаад ахиал эхлээд юм гэсэн. Одоо анхаарал сарних болгоно. Тэгэхээр одоо анхаарлаа төвлөрөлт сурах. За яагаад энэ нь одоо ялгаатай байдаг вэ гэхээр эрэгтэй хүн бол нөгөө нэг яг тухайн зүйлдээ хийж байгаа зүйл дээр 100% анхаарлаа төвлөрүүлээд зөвхөн одоо тэр дур тавилтын талаар одоо бодоод тий тэр тавилтыг бодсноор л илүү хурдан тавьчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ нь олон удаагийн давтамжтай байснараа эрэгтэй хүний хувьд бол рефлекс болсон. Харьцаанд орлоо 7-аас 15 минутын хугацаанд бол заавал дур тавьчихдаг. Эмэгтэйчүүд бид болохоор нөгөө л өөр зүйлээ бодоод дахиж минутаа ингээл хэсгсээр байгаа л анханасаа эхлээд ин гэсэн үг байгаа тийм. За тэгээд дараагийн одоо бас гол зүйл маань болохоор эмэгтэйчүүд маань бол бас өөрсдийнхөө яг тэр халуухан цэг болох одоо дур хандах цэгүүдийг одоо олж мэдэх хэрэгтэй. За энэ талаар бол одоо за ер нь бол түрүүний хэлээд байсан нөгөө шалтгаанууд дээр өөрийгөө таньж мэдээгүй гэд хэлсэн шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр тал өөрийгөө сайн таньж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр та өөрийгөө хилүүгээрээ тавьдаг байна уу эсвэл хүтрээгээрээ тавьдаг юм уу? Яг хаан чинь тийм мэдрэмж төрөөд байна гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр эмэгтэй хүн бол 3 янзаар дур тавьдаг л да. Нэгт хилүүгээрээ, хоёрдугаарт хүтрээгээрээ, гуравдугаарт анаал хэсгээрээ гэд 3 төрлөөр дур тавьдаг. Хилүү гэдэг бол бэлэг ихний гадна байрладаг зүйл одоо шүргэлцэж үргэлжсэний үндсэн дээр хилүү мэн өдөгдөж дур тавих одоо боломжтой байдаг. Хүтрээ гэдэг бол хүтрээн дотор маань жийцэг гэж одоо маш чухал цэг оршдог. Тэгээд энэ цэгээ бид нар олчих юм бол одоо эмэгтэйчүүдийн маань хилдэг бүр тэр нөгөө дээд зэргийн сансар нисэж байгаа мэт тавилт буюу сквер тавилтыг хийж чадна гэсэн үг байхгүй. Тэгэхээр жийцэгээ бид нар олоогүйгээсээ болоод ингээд яг бэлгийн харьцаанд орж байхад ингээд нэг сонир шээс хүрх гээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна. Миний одоо шээс хүрээд байгаа юм болов уу гэж ингээд бодоод байдаг. Гэтэл яг тэнд болохоор шээс хүрээд байгаа биш. Тэр жийцэг өдөөгдөд байгаа гэсэн үг. Тэрийг одоо нөгөө нэг шээс хүрээд байна гэж бодоод бие бариад тах тусам нөгөө сквер тавилт буюу тэр одоо тавилтыг тавьж чадахгүй өнгөрөөгөөд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол маш хайран. Тэр жийцэгээ олохын тулд бид нар одоо Google-ээс хайхад жийцгийн тухай маш олон мэдээллүүд байгаа. Мөн өөрөө ганцаараа байхдаа хүртэл хуруугаараа одоо 2 хуруугаа хүтрээ рүүгээ хийгээд жийцэг маань болохоор хүтрээний урд хаананд 3-4 см-ийн дээр байрладаг энцэг байгаа. Бондгор энцэг байдаг байхгүй. Тэгээд тэрэн дээр ингээ хүрээд үзэхлээр аяндаа нэг тийм эвгүй шээс хүрээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг. Тэрийг маш ингээд нэгэн хэмнэлийн одоо хөдөлгөөнтэйгээр өдөөж чадах юм бол түрүүний саяны миний хэлсэнчлэн хүтрээгээрээ тавьж чадах боломжтой болдог гэсэн үг. За тэгээд одоо мэдээж одоо эмэгтэйчүүд маань сквер тавилтаар тавиад маш их гоё мэдрэмжийг авдаг, сансар нисэж байгаа юм шиг мэдрэмжийг авдаг гэж байгаа бол мөн үүнээс одоо яг хамтрагч нь те нөхөр нь ч гэсэндээ маш гоё илүү одоо тэр таашаалыг илүү бас хамтдаа мэдэрч идэг гэсэн. Тэгэхээр дан ганц одоо эмэгтэй хүн өөрөө энэ таашаалыг авч байгаадаа биш худлаа дүр эсгснээрээ ч гэсэн дээр нөхөрт ч мэдээж мэдэгдэж идэг. Энийг бол одоо би насаараа бараг нөхрөө хурлаа тий дур тавьж чадаагүй ч гэсэндээ би ингээд жүжилчиж чаддаг гэдэг асуудлуудыг хилээд байдаг. Тэгвэл эрэгтэй хүн тодорхой хэмжээнд энэ одоо хамтрагчаа тавьж гин үгүй байна уу? За эсвэл сквер тавилтыг тавихад ямар мэдрэмж төрж ийн гэдэг эрэгтэй хүн хамтдаа тэр таашаалыг авч идэг учраас эрэгтэй хүнийг хуурна гэдэг бол ер нь хэр бараг байхгүй асуудал дөө ер нь. Тэгээд ер нь бас энэ дээр нөгөө байрлал гэдэг юм аягүй чухал. Тэгэхээр эмэгтэй хүний бол бараг 97-аас 97-8% дээр байрлалд байхдаа тавьж чаддаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр өөрөө ер нь бол эмэгтэй хүн дээрээ байрлал байхлаар яагаад тавьж ийн үг гэхлээр
нөгөө санаачлагыг гартаа аваад өөрөө нөгөө хөдөлгөөнийхөө хэмнэлийг тааруулаад тэгээ дээрээс нь нөгөө хилүү хэсэгтээ маш олон мэдрэлийн зэгүүд байдаг учраас хилүү хэсэг маань маш сайн шүргэлцэж, үргэлцэж чаддаг учраас дур тавих боломжтой болдог. Гэхдээ зарим хүн болгон бас адилгүй л дээр байглал байхад нь тавьдаг эмэгтэй байхад араасаа одоо байрлалаар хийлгүүлж байгаа тавьдаг эмэгтэй ч гэсэн байна. Тэгэхээр өөрт чинь одоо яг аль байрлал илүү таалагддаг тий. Тэр байрлалаасаа илүү хийх гэж хичээгээрээ тэгхийн бол нэг 50-аас сурчхад бол нөгөө рефлекс гэсэн учраас дахин одоо тавих боломжтой болоод эхлэн гэсэн. За мөн хилүү хэсгээ өдөөж чадахгүй байна. Юугаар яаж өдөөх юм бэ гэдээ учраа олохгүй байгаа хүмүүст бол одоо энэ хилүү өдөөгч вибратор ч гэдэг юм жижигхэн вибраторууд байдаг. Эдгээр зүйлсээр нэмэлт зүйлсээр орлуулад тэр мэдрэлийн цэгүүдээс сэдэж өгөх хэрэгтэй. Мөн G-цэгээ олж чадахгүй байгаа эмэгтэйчүүдэд тусалсан G-цэгийг олох бас тийм вибраторууд ч гэдэг юм нэмэлт бас хэрэгслүүд бас байдаг. Сая бас нөгөө 3 төрлөөр дур хавах боломжтой гэд хэлсэнтэй. Энэ болохоор одоо эмэгтэй хүн болгон энэ 3-аар тавих боломжтой. Эсвэл төрөл бүрийн эмэгтэйчүүд байдаг учраас одоо ялгаа зааг байдаг юм болов уу? Үгүй ерөөсөө л эмэгтэй хүн бүгдээрээ адилхан бүтцтэй тий. Бүгдээрээ хилүүтэй, хөлөөтэй, бүгдээрээ өтрээ байна уу? Дотор бүгдээрэнд нь G-цэг байна уу? Анал хэсэг гэж байна уу? Тэгэхээр хүн болгон энэ тавилтуудыг бүрэн мэдрэх боломжтой гэсэн үг. Гэтэл яг рефлекс гэсэн шиг анх хилүүгээрээ тавиад сурцсан эмэгтэй бол хилүүгээрээ л тавиад байдаг байхгүй юу? Нэг шинэ яг өтрээгээрээ тавьж сурч чадаагүй учраас тэрийг одоо яаж тавих учраа олохгүй юм гэсэн. Гэтэл одоо манай группд хандсан эмэгтэйчүүд G-цэгээ одоо бидний зөвснөр G-цэгээ олоод G-цэгээрээ тавиад сурчингуутлаа одоо ингээд байнгын G-цэгээрээ тавьдаг, сквер тавилт хийж чаддаг болсон эмэгтэйчүүд бас байгаа. Тэгэхээр энэ бол бүрэн боломжтой гэсэн. Хамгийн гол нь өөрийнхөө тэр цэгүүдийг олж мэдээд нээх хэрэгтэй гэсэн үг. Нөгөө чи хэлсэн шүү дээ. Төрсний дараа ер нь нөгөө ихэнх эмэгтэйчүүд маань яг өмнөшгөө байхаа болчдөг. Тэгээд эргээд бас чангалах асуудал гардаг гэдэг тийм. Тэгээ яг нөгөө бас эмэгтэйчүүд маань төрдөг штэ. Яг өмнөшгөө байж чадчих байгаа болов уу, яаж байгаа бол гэж санаа зовнил гардаг тийм. Тэгэхээр яг өтрээний булчинг чангалах тэгээд хөгжүүлэх гэсэн одоо энэ хүрээнд ярихад ямар давуу талуудыг ер нь авчирдаг вэ? Бас хөгжүүлэх аргуудаас нь хуваалцаач. За тэгээ. За ерөнхийдөө энийг ярихын тулд эхлээд өтрээний булчин гэж юу вэ гэдэг гэдэг талаараас ярих зүйтэй болов гэж бодож байна. Тэгэхээр өтрээний булчин гэдэг зүйл маань өөрөө одоо арцыг ороолын бүх эд эрхтнүүдийг холбодог юм булчин байгаа. За тэгээд ерөнхийдөө эмэгтэйчүүд бидний ихэнх нь л төрөлт, бэлгийн харьцаа, цэвэр шилт, мэс засал, хөгшрөлт гэх мэт одоо маш олон хүчин зүйлүүдээс болоод энэ царины дотор талын буюу өтрээний булчин маань суларч идэг. Энэ өтрээний булчин суларснаар яадаг вэ гэхлээрэ одоо нэг бидний сав умай гэх мэт өндгөвч гэх мэт энэ бүх эд эрхтнийг холбож байгаа энэ булчин сулархаар одоо энэ сав умай хүртэл доошоо унжиж эхэлдэг, давсаг хүртэл унжиж эхэлдэг. Тэгэхээр одоо маш олон талын сөрөг өр нөлөөнүүд бий болж эхэлдэг байгаа. За тэгвэл бас одоо эхлээд давуу талаас нь өмнө одоо хэрэв булчин хэрэг суларсан баа үед бол сөрөг нөлөөнүүдийн талаар нь эхлээ мэдээлэл хүргье гэж бодож байна. За одоо булчин суларснаар хамгийн том сөрөг нөлөө эмгэг болвол ерөөсөө шээс татгаарал. За энэ бол одоо Монголын эмэгтэйчүүд маань бол маш их тохиолддог зүйл гэж би бодож байна. За шээс татгаарал гэдэг нь болохоор одоо инээ хүчтэй одоо удаан инээхэд те хүчтэй ханааж найтахад нөгөө шээс тусахдаг. За эсвэл нөгөө шээс одоо хит одоо хүрсэн байгаа үед бол барьж чадахгүйгээр бүр гойжуулах те бүр тусаагаад ингээд өндөндөө бараг ингээд бие засаж байгаа хүртэл ийм одоо хүндрэх боломжтой. Тэгээ одоо үүнээсээ болоод эмэгтэйчүүд маань бол маш санаа зовдөг, нуудаг. За хэрхэн эмчлэх талаараа ингээ учраа олохгүй те. Ийм зүйлүүд бол маш тулгарч идэг. За өшөө гэдэг юм бол бэлгийн харьцаанаас ерөөсөө л нөгөө таашаалыг авч чадахгүй энэ дур тавилт одоо өнөөдрийн яриад байгаа сэдвийн талаар бол хичнээн хичээгээд ч өөрийгөө оролдож өөрийгөө танин мэдсэн ч тавьж чадахгүй байх. За тэгээд цаашлаад энээсээ болоод одоо үүдээд өөртөө ихтгэлгүй болох тий хөшрөлт хуурайшлт нь эрт явагдах. За тэгээд одоо цааш та мэдрэмж буурах зэрэг одоо энэ сөрөг нөлөөллөд бол маш өндөр одоо тулгамдж байна бүсгүүчүүд маань тий. Тэгэхээр
одоо бид нар бол ингээд нөгөө гаднах булчингаал мэдээд идэв шүү дээ тий. Фитнест ороод гар хөлтэй өгзөгний булчин гэл нөгөө ил харагддаг хэсгүүдээ бол хөгжүүлж мэдээд идэг. Гэтэл хөтрийн дотор булчин байдгаач бид нар мэдэхгүй яваад идэг байхгүй. Тэгэхээр хөтрээний булчин гэдэг зүйл маань яагаад ажиллагаатай ингээ яваад юм гэхэлэр энэ маань өдөр тутамдаа бид нар бэлгийн харьцаанд орж байгаа учраас нэг жоохон агшиж ингэж яаж ажиллагаатай байгаад байна гэсэн. Түүнээс тэр одоо ерөөсөө өөр бусдаар бид нар тасгал энэ төр хийхгүй бол ингээл ерөөсөө л хөгжихгүй яг тийм сулаараа л байгаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар гарын булчин эдгээр ингээл хөгжүүлэхгүй явахаар ингээл авгаан мах гараал тий улам ингээл арис унжаал чанга биш тийм нэг муухай улцанхай байгаад идэг штеп. Яг тэрнтэй адилхан хөтрээний булчин хүртэл ингээд суларч явж идэг гэсэн. Тэгэхээр хөтрээний булчингаа бид нар хөгжүүлснээрээ ямар давуу талуудыг өөртөө бий болгох вэ гэхлээр одоо л яг энэ өнөөдрийн яриад байгаа сэдв дур тавьж одоо чаддаг болно л гэсэн үг. Хөтрээний булчин чанга эмхтэй гэдэг бол ерөөсөө л одоо маш ихээр мэдрэмж өндөртэй болж чадна гэсэн үг. Өөртөө төдийгүй өөрийнхөө хайртад те өөрийнхөө хамтрагчид тэр бүх одоо таашаалыг мэдрүүлж чадна гэсэн үг. Тэгэхээр одоо сексологчид бол ингэж хэлдэг л те ямар эмхтэй төгс эмхтэй вэ гэж хэлдэг. Хамгийн төгс эмхтэй гэдэг бол ерөөсөө л хөтрээнийхээ агшил цамлтай эрэгтэй хүнийг тавиулж чаддаг тийм хүнийг хэлдэг байгаа. За тэгэхээр бид нар ерөөсөө хөтрээний булчингаа хөгжүүлсний давуу тал маань л энэ дур тавилт гэдэг зүйлийг өөртөө ч тэр хамтрагчтай хайртайч тэр дээд зэргээр мэдрүүлэх юм боломжтой болж байгаа гэсэн. Яа тэгэхээр мэдрэмж маш их сайн өндөрсөж өгнө гэсэн. За бэлгийн харьцаанаас таашаалыг маш сайн авна. За одоо хосуудын хоорондын харилцаа маш сайхан тотно. Одоо илүү нээлттэй болж эхэлнэ. За мөн одоо нөгөө нэг чийгшил маш сайн нэмэгдэж эхэлдэг. Хөтрээний булчингийн ажиллагаа маш сайн байснараа чийгшил одоо илүү чийгшилтэй байж одоо цаашдаа нөгөө цэвэрших үйл явц гэдэг дээ шүү дээ тий. Энэ цэвэрших гэдэг одоо хугацаа маань илүү холдно гэсэн үг. Тэгэхээр дуур тавьж чадахгүй одоо булчингийн үйл ажиллагаа сул учраас чийгшил маань ялгархаа байгаад хураашилт явагдаад тэгэхээр нөх хөгшилт гэдэг зүйл маш амархан болж идэг. Тэгэхээр энэ олон давуу талууд одоо бий болдог гэсэн үг байгаа. За тэгээд одоо яаж хөгжүүлэх вэ гэх намаас тэгсэн тийм. Тэгэхээр одоо ярьснаар хөтрээний чинь булчин учраас булчин бол ерөөсөө л тасгалын тусламжтай л одоо чангарч чаддаг. Хөгжиж чаддаг гэсэн үг. Элдв янзын тос ч юм уу, элдв янзын гээл төрхлөг байдаг юм уу, эсвэл ямар нэгэн юм хийгээд, эсвэл ямар нэг аппаратанд ч юм уу ороод хөтрээний булчин хөгжин гэсэн юм байхгүй. Энэ яадаг вэ гэхээр ерөөсөө л тасгалын тусламжтай хөгжин гэсэн үг байгаа. Тэгэхээр одоо Таиландд эмэгтэйчүүд бол бүр ийм шоу үзүүлбэрүүд үзүүлдэг байгаа. Тэгэхээр яадаг вэ гэхээр зөвхөн одоо хөтрээний булчингаараа одоо хүнд маш усч байд юм уу те хүнд зүйлүүдийг өргөх, хүнд зүйлийг хэн хол шидэх байж байд юм уу, хөтрээний булчингаараа тэр байтугай лаа унтраах, өвлэж унтраах, за тэгэл ийм аягтай усыг ингээд сороод буцаагаад аяганд нь соруулаар нь хийх гэх мэт одоо булчингаа тэгж амар хөгжүүлсэн байдаг. Энэ яаж хөгжүүлсэн бэ гэхээр ерөөсө тасгалын тусламжтай хөгждөг. Тэгэхээр туулаад нэмэн одоо яаж хөгжүүлэх талаар бас яриул. За одоо интернетээс үзээд ингээд кегл дасгалын талаар үзэх юм бол маш олон дасгалууд байдаг. За хамгийн одоо энгийн дасгал нь гэдэг юм бол одоо намуунаатай яриа сууж явахдаа тий бит хоёр ч гэсэн одоо чангалаа сууж юм. Намуун амин ч гэсэндээ одоо ярьж явах хугацаанд ч гэсэндээ энэхүү дасгалыг хийж иж болно. За энэ нь ямар дасгал вэ гэхлээр ерөөсөө өтрийнхаа булчингаа чангалаад суллаад ингээд чангалаа суулгах тийм эвгүй мэдрэмжтэй байдаг тийм. Гэхдээ энэ бол зөвхөн нөгөө нэг одоо ажилуулж яг чангалж чадж байгаа эмэгтэйчүүд зөвхөн энэ мэдрэмжийг мэдэх боломжтой. Харин эмэгтэйчүүд маань болохоор одоо ингээд ийм дасгал байдаг гэх тэнгүүд өөрөө одоо зөв хийж байгаа нь мэддэхгүй, буруу хийж байгаа нь мэддэхгүй. За өгзөгнийхөө булчинтай цуг чангалаад идэх ч юм уу тий. За одоо энэ цавныхаа булчингаар цуг ингээд базаад идэх. За ингэж буруу хийснээрээ ямар ч үр дүнгүй дээрэс нь одоо өөрийн хувьд ч гэсэндээ бол хийд юм цаг гарцдаад байна гэсэн. Тэгэхээр одоо зөв хийж чадж байгаа одоо
бүсгүүчүүд маань бол яг одоо Ануж админы хэлсэнчлэн ийм дур тавих гэж байгаа ч юм шиг те эсвэл ийм эвгүй ийм эржинсэн мэдрэмж болол ингээд байнгын төрж идэг гэсэн. За тэгэхээр одоо хэрхэн өөрийгөө зөв буруу хийж байгаагаа мэдэх вэ гэхээр эрдэмтэд бол ерөөсөө одоо ингэж хийж чадахгүй байгаа, сурч чадахгүй байгаа, үр дүнгээ мэдрэхгүй байгаа бүсгүүчүүдэд зориулаад кегл дасгалын бөмбөлийг гаргасан байгаа. За энэ кегл дасгалын бөмбөлгийг одоо яагаад хэрэглэх ёстой вэ гэхээр одоо энэ хүрээний булчингаа чангалж суллаж байгааг ерөөсөө кегл дасгалын бөмбөлөг хийснээр л мэдрэх боломжтой байдаг байхгүй. Яг хүрээний булчингаа чангалж суллаж одоо яг бөмбөлгөө базаж чадж гин үү, чадахгүй байна уу, яг хөтрээний орчим хэсгээ чангалж гин үү үгүй юу гэдгийг одоо бас рефлекс болгож чадсанараа л хөтрээний булчин чангарж гин гэсэн. За кегл болын одоо тусламжтайгаар чангалсны дараа өөрөө ч гэсэндээ одоо хөтрээнийхээ булчинг өөрийнхөө тусламжтай заавал бөмбөлгийн шаардлагагүйгээр өөрөө ингээд чангалаад суллаад иж чадах тийм рефлексийг л тогтоож өгнө л гэсэн үг. Энэ кегл дасгалын бөмбөлөг гэхлээр одоо юу юм болоо юу яриад байна гэж гайхчихж магадгүй тий. Тэгэхээр энэ бөмбөлгийнхаа талаар эхлээд хэлэх хэрэгтэй. Тэгэхээр кегл дасгалын бөмбөлгийг бол Европод анх бол зохион бүтээсэн. Одоо ер нь бол Герман тэгээд өндөр хөгжингүй энэ орнуудад болохоор ерөөсөө төрсний дараа эмэгтэйчүүдтэй энэ кеглийн дасгалын бөмбөлгийг л зөвлөдөг манай эмчнэр нь болохоор. Тэгэхээр ер нь бол энэ кеглийн дасгал гэдэг зүйлийг кегл дасгалын бөмбөлөг маань 2 дахин илүү үр дүнтэй болгож чаддаг гэсэн үг. Энэ бөмбөлөгт маань яадаг вэ гэхээр энэ дотроо хүндрүүлэгч шарик байдаг. Тэр хүндрүүлэгч шарикны тусламжтай бид нар хүнд ерөнхийдөө айгу хүнд бөмбөлөг гэсэн үг байхгүй юу. Тэр хүнд бөмбөлгийг хөтрээндээ тампон шиг оруулаад хийлээ. Хүнд байгаа учраас өөрөө ирэхгүй доошоогоо гарах гад ингэдэг. Энийг л бид нар базаад барьж чадсанараа булчин маань хөгжиж ин гэсэн. Бид нар фитнест ороод хүнд төмөр өргөөд одоо ингээд дасгал хийдэг те. Тэгэхээр бид нарын булчин хөгждөг штэ. Яг тэрнтэй адилхан кеглийн дасгалын бөмбөлөг гэдэг бол ерөөсөө хөтрөөний булчин дасгалжуулах юм төхөөрөмж гэсэн үг байхгүй. Тэгээд энэ маань болохоор нэгтэй хоёртой гэдэг юм 2 янз байдаг. Нэгтэйг нь болохоор ерөнхийдөө төрөөгүй болон за нэгээс 2 удаа төрсэн шээс задгаарл гэх түрүүний ярьсан тэр имгэг илрээгүй байгаа эмэгтэйчүүд хэрэглэх тохиромжтой байдаг. Хоёртой бөмбөлийг болохоор шээс задгаарл одоо үүсчихсэн ханаж натай хувьд тусаад гоожод байгаа 3 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд маань хэрэглэдэг. За ингээ 3 сар тасралтгүй энэ бөмбөлгөө өдөрт 2-3 удаа 30-40 минутаар ингээд хийгээд байхад нөгөө өөрийн ирэхгүй туулаад миний сая хийний хэлсэнчлэн рефлекс тогтоод тэгээд бид нар 3 сар хэрэглэсний дараа бүтрээ маань 98% үр дүнтэй чангарна гэсэн үг. Ингээд чангарчихлаар одоо бөмбөлгний тусламжгүйгээр бид нар булчингаа тасгалжуулах одоо зуршилтай болчих чадна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр дахиад заавал бөмбөлөг хэрэглээд байх шаардлагагүй болчихно гэсэн. Тэгэхээр одоо эмэгтэйчүүд маань нэг засал сонирхол байдаг те. Гэвч дахиж төрөх бас сонирхол байгаад байдаг. Эсвэл бол янз бүрийн нөгөө лазер аппарат ч гэдэм үү те ингээл маш олон юмнууд гарж ийн л та. Гэтэл тийм нөгөө лазер аппарат ч юм уу иймэрхүү аппаратууд болохоор доторхыг ерөнхийдөө тухайн үед нь хөөлгөөд бамбайлгаад түлж ингэж ивжилдэг. Тэгэхээр тэр нь ингээд бамбаацсан тэр доторх орчин чинь ерөнхийдөө бариу мэдрэмж төрж байгаа л булчин учраас тэр чинь эргээл ингээд нөгөө бамбаалт нь ингээд буцаа гарлаа. Дахиад нөгөө сул орчин үүсчихэж байна гэсэн үг. Одоо нөгөө нэг вибратортай кегл болнод гэж зардаг шүү дээ. Тэд нар бол одоо бит хоёрын бүр ингээд зүгээр ингээ хар ухаанаар бодоод инээд хүрээд идэг юм баггүй одоо хэдүүлээ ямар нэгэн вибратор аваад зүгээр гарн дээрээ тавиад боди биетэй ч юм боди гартай ч юм уу те. За цээжин дээрээ хүн дээрээ тавиад сайхан гой том хөхтэй болчдөг ч юм уу те. Тэгэхээр тийм зүйл байдаг бол одоо дэлхийн бүх хүмүүс өөрийнхөө өгсөн бие галбартай маш сайхан биетэй байх байх гэж бодож байна. Тэнгүүт яг өтрээний булчин болохоор зүгээр сайхан хөвтөж байгаа л те. Одоо өтрийн дотор руугаа вибратор хийчихэл. За эсвэл нөгөө Phoenix аппарат гэл байдаг те юм тогн одоо физик эмчилгээний юм хошуу хийчихэл тэгэл нөгөөх нь чангараал өстой барай болол ингээл юм гэж хідэж байхгүй. Тэрийг одоо бүсгүүчүүд маань бол бүр одоо бүр нэн төрөнд ойлгоосэй л гэж хүсэж байна тий. Ер нь аль нөгөө Phoenix аппарат энтер гэл аягүй гарч байна. Phoenix аппаратын гол одоо давуу тал нь болохоор би бас Phoenix аппаратанд орж үзсэн. Яадаг вэ гэхээр чийгшлийг маш сайн нэмэгдүүлж өгдөг.
мэдрэмжийг дэвшлүүлнэ гэж ойлгож байна. Яагаад вэ гэхээр нөгөө тогны тусламжтай таны тэсийг цочоод сэргээж өгж байгаа учраас чийгшил маш сайн нэмэгдэж мэдрэмж төрнө гэхээс булчин хөгжих гэсэн одоо тийм бас юу талаас арай тутмаг байдаг. Гэхдээ одоо Kegel болыг хамт хэрэглэнээрээ бол бас өдрийн булчин чангалаад мэдрэмж нь илүү өндөр болно. Чийгшил нэмэгдэнэ. Оршуулж хэрэглэх юм бол булчин чангана. Зөвхөн одоо Phoenix аппарат ч гэдэг юм уу, лазер ч гэдэг юм уу те. Бус юмнуудаар бол одоо булчин чангарна гэдэг бол яг саяны те вибратор тавиад чангарч байгаатай л адилхан гэсэн үг. Тэгэхээр эмэгтэйчүүдээ ер нь зөвлөж хэлэхэд та төрөөгүй байсан ч бэлгийн харьцаанд орж исэн ч гэсэн өдрийн булчин сулралт явагдчихжээ гэсэн. Төрсний дараа бид нар 45 хоноод одоо ямар нэг ойдол хүндрэлгүй бол 45 хоноод хэрвээ ойдол хүндрэлтэй байх юм бол 2-3 сарын дараа бид нар шууд одоо нэг турах гэхээсээ илүүтэй өдрийнхаа булчингийн ажиллагаанд шууд анхаарах хэрэгтэй байгаа. Тэгэхээр бид нар төрсний дараа одоо харьцаанд ороход надад ямар байгаа болоо гэж санаан зовдөг тийм. Бид нар төрөнгүүтээ энэ зүйлд анхаарал хандуулаад төрөнгүүтээ энэ хөгжүүлэлтээ хийгээд чадчих юм бол яг хэвийн байдалтай эргээд очих бүрэн боломжтой байдаг юм шүү гэдгийг бас дахин хэлмээр байна. Түрүүн яг базах хэрэгтэй гэд хэлж байгаа шүү дээ. Дасгалын хувьд одоо ингээд олон ойр орох ингээд базаад авах хэрэгтэй. Ингээд нэг удаан хугацаагаар чанга барих хэрэгтэй юу? За тэр нь болохоор ерөнхийдөө бөмбөлгөө хийцэн байхдаа бид нэр хөнгөн хөдөлгөөнтэй байх хэрэгтэй байдаг байгаа. Бөмбөлгөө хийжээ зүгээр суугаад авахгүй. Бөмбөлгөө мэдрээд базаад 1-5 секундын хооронд тоолно гэсэн үг. 1 2 3 4 5 жоохон байрлаа. Буцаагаад 5 4 3 2 1 гэсэн хэмнэлээр буцаагаад одоо дээшээ шатран өгсөж байгаа мэт буулгах гэсэн үг байхгүй юу? Ингээд суллаа, дахиад базлаа, жоохон байрлаа, буцаагаад суллаа гэх мэтчлээ. За мөн одоо бөмбөлгөө хийцэн байхдаа өгзөгний тасгалууд байдаг. Тэр тасгалуудтай бас оршуулад скват тасгалуудтай оршуулад гэх юм бол бас маш хурдан үр дүн гарч идэг. За зарим эмэгтэйчүүд маань фитнест явдаг эмэгтэйчүүд байдаг тийм. За фитнест явдаг эмэгтэйчүүд бол бөмбөлгөө хэрэглээд бас фитнест явж болно. Бас фитнесийн одоо үзэгний тасгалуудтай бас оршуулад төхөөрөмжтэй хийх юм бол маш бас хурдан үр дүн гардаг байгаа. За заавал бас одоо бөмбөлөгний одоо тусламж үнэхээр одоо өөрийнхөө булчинд мэдрээд хийж чадж байгаа эмэгтэйчүүд ах юм бол бас сууж байгаа үедээ тий алхаад явж байгаа үедээ ч юм уу одоо хүнтэй юм яриад зогсож байгаа үедээ ч гэсэндээ булчингаа одоо чангалт суллаад өөрөө мэдрээд ингээд энэ дасгалыг рефлекс болгох бас боломжтой. Тэгээд за үүний тулд бол бас л яг мөн адилхан дасгалууд бол чангалт суллах. Гэхдээ одоо чангалахтаа эхлээд удаан тоолдог ч юм уу тий тавихтаа хурдан ч гэдэг юм уу. Ийм байдлаар энэ давтамжуудыг нь өөрчлснөөр одоо иймэрхүү Kegel дасгалуудыг бол янз бүрээр хийж болдог байгаа. За ерөнхийдөө миний асуулт маань бол ингээд дуусж байна. Тэгэхээр та хоёр маань бас подкастынхаа төгсгөлд дахиж хэлмээр санагдсан. Эсвэл ярианы явцдаа марцсан зүйл байвал одоо манайчүүдэд хэлж өгөөрэй. За бид хоёр одоогоор фэнтези хүмүүс клуб маань бол 2018 оны 2 сарын 28-нд бол анхны зүйл ажиллагаа явуулж байна. За энэ хугацаанд бол бас маш олон эмэгтэйчүүдийнхаа гэр бүлд нь хэрэгтэй мэдээллийг ч юм уу хэрэгтэй зөвлөгөөг нь яг тухай бүрт нь хүргээд за бас гэр бүлийнх нь халуун тутамдаа харьцааг бол сэргээсэн болоо гэж бас бодож байна. За тэгээд өнөөдрийн сэдвтэй холбогдуулаад одоо эцэг эхлэхэд бол дур тавилтыг одоо эмэгтэйчүүд бид одоо мэдэхгүйгээс болоод маш их стресс бухимдалтай тэгээ ирч хүчгүй гондоо өөртөө ихтгэлгүй байдал ингээ үүсэж байна. Тэгэл гэр бүлийн одоо секс амьдралыг шинэлэг идэвхтэй байлгаснаар эмэгтэйчүүд одоо бид дур тавьж аз жаргалын гормон болох эндорфиныг ялгаруулдаг. За ялгаруулдаг гэж түрүүнд хэлсэнчлээ. Одоо энэ өөртөө одоо ихтгэлтэй залуулаг одоо ирч хүчтэй байхын одоо үнц нь болж идэг. Тэгвэл манай группийн гишүүд маань бол одоо энэ маш их хаалттай байсан сэдвийг дэлгэж ярилцаж нэгэн хэвийн харилцааг нь дахиж сэргээж хосуудын хоорондох харилцаандаа салхи оруулж харилцаагаа илүү халуун тутамд одоо байлгах талаар бид нэр суралцж байна.
бит хоёр ч гэсэндээ өдөр алган суралцж байна. За тэгээд эмэгтэйчүүд бид өөрөө өөрсдийнхээ амьдралыг сонгож одоо дэд зэрэгтэй л энэ амьдралыг одоо хичээж өнгөөлж зөвлөгөж ирсэн тий. Тэгэхээр энэ одоо амьдралыг нураахгүй тулд илүү өнгө нэмж гэрээг өгүүлж цаашид илүү сайхан амьдрахын тулд одоо бүх зүйлийг одоо нураахгүй тулд бид нар хичээж явж байна. Тэгэхээр тиймээс айл гэрийн эзэгтэй одоо цор ганц та хайрлагцсан дур булаан эмэгтэй байхын тулд мэдээж энэ бүх зүйлээс одоо суралцаад, туршлага хоримтлуулад тэгээд магадгүй эсвэл манай группт орж ирээд хоёр админасаа мэдээлэл авахд бол бид хоёр үргэлж нээлттэй байх болно. За тэгээд удахгүй бас бид хоёр сургалт семинаруудаараа бас уулзах болно. Намаагаа бас урьж юм тий нээлтэн дээрээ. За тэгээд манай группийн ураа байна л та. Цор ганц хайрлагцсан эмэгтэй байхын төлөө гэсэн ураатай. Тэгэхээр хамгийн сүүлийн сайхан үгээрээ бас энэ ярилцлагаа дуусгая гэж бодож байна. Эмэгтэй та нөхөртөө цор ганц хайрлагцсан тэр дур булаан эмэгтэй байж чадна шүү. Үүнийхээ төлөө та эхлээд санаачлыг гартаа аваад нээлттэй байж сураарай гэж хэлмээр байна. За та хоёртаа маш их баярлалаа. Цаг гаргаж миний ярилцлагыг хүлээж авч ярилцсанд. За баярлалаа. Манайгаа энэ сайхан тий дугаартай бид хоёрыг урьж оролцуулсан. Маш их баярлалаа. За маш их баярлалаа. За манай сонсогчд маань бас хэрэгтэй мэдээлэл авч чадсан гэж үнэхээр итгэлтэй байна. Тэгээд дараагийн дугаараараа ингээд уулзцгаая. Түр баяртай.